Байцгаана уу? Шинэ дугаарт маань тавтай морил. Тэгээ яг одоо би өнөөдрийнхөө шинэ дугаарыг эхлэх гэж байна. Өнөөдөр Хүмүүлийн ухааны сургуулийн сэтгэл судлалын техникийн багш докторант намуунтай өнөөдөр хамтдаа ярилцаж түүний туршлагаас судалж суралцах болно. Тэгээ намууны хувьд болохоор тэр хамтдаа нэг анги байсан байгаа. Тэгээд сайн магистра бас эрэг сэтгэл судлал буюу талархал гэдэг сэдвээр хийсэн юм байлээ. Тэгээ би надад бүр маш сонирхолтой тийм сэдв санагдаж байгаа. Тэгээ бүгд хамтдаа Хүмүүлийн ухааныхаа сургууль руу орцгоё. Ширчлээ. Хичээлийн нэгдүгээр байранда байд юм байна. Нэгдүгээр байр руу одоо явж байна. Энэ нь болохоор 2 юм байна. Яг зам дагуу байдгийг. Бүгд орцгоё. За намна ямартай техмээ гой танилцуулаач бид нэр. Бүгдээрээ Хүмүүлийн ухааны сургуулийн сэтгэл судлалын техникэн дээр ирсэн байна. За тэгээд энэ бол манай сэтгэл судлалын техникийн хэсэг. Манай туршлагын бүх төхөөрөмж лабораториуд энд байрладаг. Тэгэхээр сэтгэл судлалын туршлагын хичээл бол энд ортгоо гэсэн. Хичээл болохоор манай багш нарын өрөө байна. За өрөөний байна. За өрөө 2 дугаар өрөө байна. За тэгээд багш нар маань өрөөндөөс суугаад ажиллаа хийж байгаа. За. Бишээ болохоор манай зөвлөгөөний өрөө байна. Жахан яана. Зөвлөгөөний өрөө байдаг. Тэгэхээр сэтгэлийн зөвлөгөөний одоо практик хичээлүүд маань одоо өрөөнд байна. Баярлалаа. Хүмүүлийн ухааны их сургуулийн сэтгэл судлалын техникийн зөвлөгөөний өрөөнд ирсэн байна. Тэгээд докторант намуунайтайгаа багш сэтгэл судлалын багш намуунайтайгаа уулзаж байгаа да. Баяртай байна. Урьж оролцуулж байгаад баярлалаа. Өмнө нь болохоор үндэсний сэтгэл зүйн хүрээлэнд болохоор ажиллаж ирсэн тий. Сэтгэл судлалын үндэсний төв. Сэтгэл судлалын үндэсний төвөөс одоо болохоор энд Хүмүүлийн ухааны сургуульд багшилж байна. Тэгэхээр энэ хоёр одоо талбар дээр ингээ ажиллаж байхад гарч байгаа ер нь суралцж байгаа тэр одоо shiftтэй ялгаа нь ер нь юу юм шиг чамд санагдчихээн. Тиймээс хайлаа эхлэе ярилцъя тий. За тий. Сэтгэл судлалын үндэсний төвд ажиллаж байна гэдэг нь бол өөрөө яг сэтгэл зүйн зөвлөгөө тал руугаа одоо түлхүү ажиллаж байсан. За сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл зүйн сургалтуудыг байгууллагуудад орж исэн. Сэтгэл зүйн хэрэгцээ, шаардлага тодорхойлох судалгаануудыг гэх мэт ялангуяа практик дээр ажиллаж байгаа үед сэтгэл судлаачаас маш одоо олон ур чадваруудыг шаарддаг юм байна гэдгийг бол сэтгэл судлалын үндэсний төвд ажиллаж байхдаа бол мэдж авсан. Тэгээд мөн түнчлэн одоо сэтгэл зүйн зөвлөгөөний ур чадварт бол тухайн үед нэлээдгүй одоо шамдан суралцсан одоо хүртэл суралцаар байгаа. Ер нь бол суралцаж дуустдаггүй мэрэгжил юм байна. Нөгөө манай багш тэтгэвртэй гардггүй мэрэгжил гэж авсан шүү дээ. Яг үнэн тэтгэвртэй авдаг. Тэгэхээр маш их шинийг сурах зүйл бол одоо сурах шаардлага бол маш их гардаг юм байна. Хүмүүлийн ухааны их сургуульд ажиллаж байгаа үедээ болохоор би багшаар ажиллаж байгаа. Тэгэхээр багшаар гэхээр миний үүрэг рол болон миний дүр төрхтэй бүгдээрээ шал өөр болох шаардлагатай болж байгаа. За үүнээсээ шалтгаалаад одоо сэтгэл зүйн зөвлөгөө өгнө гэдэг юм уу, ажиллагаа хийхээсээ илүү судалгаа шинжилгээ хийх. За тэгээ оюутнуудад зааж зөвлөх, мэдлэгээ хуваалцах, илүү академик түвшинд тий, практик түвшинд бол илүү хэрэглээний түвшинд хэрхэн яаж шинжилгээ ухааны мэдлэгийг одоо арай хэлбэршүүлсэн байдлаар ойлгох вэ гэж хахад их сургуулийн түвшинд бол академик мэдлэгийг хэрхэн яаж бүр одоо академик талаас нь гэхдээ оюутнуудад ойлгомжтой талаас нь тайлбарлаж танилцуулах вэ гэдэг дээр бас маш их толгой ажилласан. Тэгээд практик дээр ажиллаж агаад эргээд академик дээр ороод ирэхэд бол дахиад судалгааны ажил бүтээлүүдийг маш их унших шаардлага гарч байгаа. Онлуудаа эргээд сэргээ санаж байгаа. Нөгөө талаасаа давхар оюутнуудад зааж байгаагаараа эрүүлээд оюутнуудаасаа маш их зүйлийг сурч ийн. Оюутнууд бол сүүлийн үеийн судалгаа бүтээлүүдтэй бол маш ойр байгаа учраас тэднээс давхар суралцаад
харилцан бие биенээсээ суралцах одоо ийм үйл явц явагдаж байгаа. Тэгээ тийм учраас оюутнуудтай бас маш их талархаж байгаа. Давхар багшилж авах үед бол мэдээж багшлахын тулд практик туршлага бол маш их хэрэг болдго юм байна. Практик туршлага байгаа учраас маш суйртай өөрийнхөө илүү юу зааж байгаагаа илүү мэдэж одоо заадаг юм байна л та. Тэгэхээр практик туршлага болгосон бас үндэсний төвийнхөнд бас маш их талархдаг. Одоо ч ихсэн сэтгэлзэн зөвлөгөө гэж ажиллаж байгаа. Nice. Тэгэл нэг юм тэнцвэржүүлээд ингэж авах нь бол өөрт маань маш таатай байгаа. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө практикт эзэмшсэн мэрэгчлийг одоо ингээд бусдад зааж байгаа гэсэн үг шүү. Тэгэхээр бас илүү мүлжүүртэй бас байгаах те тэндээс авсан сурсан зүйлсүүдээ дахиад дамжуулж байгаа учраас те. Тэгээ судалгаа сая ярьж байгаад бас судалгааны талаар илүү их ярьлаа те. Өмнө ч гэсэн хоёлоо өмнөх дугаараа бас судалгаа ер нь ямар чухал вэ? Тэн дээр илүү юу хийж тодтол хийж хоёлоо ярьжсэн те. Тэгээд энэ удаад бас магистра хамгаалсан. Тэгээд дахиад докторант руугаа орсон гэж сонссон. Тэгэхээр намаа бол үнэхээр тэр судалгааны тухайд бас ингээд маш их пашнтай гэж бас ингээд харагдаж байна. Тэгээ магистрийнхаа судалгааны талаар бидэнтэй гоё хуваалцаач гэж хүсэж байна. Баярлалаа. Тийм би ч нөгөө нэг их сургууль дээр ирэхээр зөвлөгөөний хүн болчдөг, зөвлөгөөний сэтгэл судлаач болчдөг. Юун дээр үндэсний төв дээр очихоор судлаач хүн болчдөг. Судалгааны чиглэлийн сэтгэл судлаач болчдөг. Тэгэхээр юм гоё хамилын шиг ингээд явж байгаа юм. Магистрийн ажлын хувьд миний сэдв маань би 2024 онд магистраа Монгол Улсын их сургуульд хамгаалсан байгаа. Тэгээ сэдв маань 25-аас 30 насныхны одоо өөрийн үнэлэмж болон харилцааны чадварт талархал гэдэг зүйл яаж нөлөөлөд идэх юм бэ? Талархал сэтгэл зүйн дасгал яаж одоо өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлээд байгаа юм уу? Харилцааны чадварыг нэмэгдүүлж байгаа юм уу гэдэг чиглэл рүү судалгаагаа хийсэн байгаа. За ингэхдээ болохоор судалгааны маань онцлог тал нь юу вэ гэхээр өөрийн үнэлэмжийг хоёр талаас нь судалснараа илүү онцлог. Буюу өөрийн үнэлэмж гэдгийг гадаад болон дотоод өөрийн үнэлэмж гэдэг талаас нь судалсан гэдгээр бол маш онцлог байгаа. Тэгэхээр дотоод өөрийн үнэлэмж гэж юу нь яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр өөрийгөө үн цэнтэй байдлаар мэдрэх байдлыг хэлж байгаа. Тэгэхээр би өөрийгөө хэр үн цэнтэй гэж мэдэрч байгаа. Би одоо аз жаргалтай байх хэрэгтэй юм уу? Би сайн сайхан зүйлийг хүртэх хэрэгтэй юм уу те тэр бүх зүйл бол өөрийн үнэлэмжтэй холбоо хамааралтай байдаг. Тэгэхээр дотоод өөрийн үнэлэмж гэдэг нь ухамсаргүй байдлаар өөрийгөө үнэлж байгаа байдлыг те өөртөө үн цэн өгч байгаа байдлыг гадаад өөрийн үнэлэмж гэдэг нь ухамсартай байдлаар өөртөө үн цэн өгч байгаа байдлыг хэлж байгаа гэсэн. Тэгэхээр гадаад болон дотоод өөрийн үнэлэмж нь хэрхэн яаж комбинацлж байгаагаас хамаарат өөрийн үнэлэмжийн дөрвөн хэв шинжийг бий болгож байгаа. Тэгэхээр аюулгүй өөрийн үнэлэмж, аюултай эмзэг, ижил доогуур гэх мэт өөрийн үнэлэмжийн хэв шинжүүд гарч байгаа. Тэгэхээр ингэж задлснараа илүү одоо онцлог болоод эхэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол талархлын дасгал харилцааны ур чадварын хувьд гэх юм бол харилцааны ур чадвар нөгөө талдаа гадаад өөрийн үнэлэмжид нөлөөлдөг гэсэн судалгаанууд бол маш их байдаг. Тэгэхээр ялангуяа 25-аас 35 насныхан ажил хөдөлмөрийн хувьд бол маш идэвхтэй байдаг. Тийм учраас бусдад харилцах хэрэгтэй шаардлага маш их гардаг. За нөгөө талаас бас сэтгэл зүйн одоо асуудал өртөх байдал нь 25-аас 35 насныханд бол нэлээд элбэг байдаг. Тийм учраас энэ насныхан руу илүү төвлөрч судалгаагаа хийсэн байгаа. Талархлын хувьд гэх юм бол талархал гэдэг бол эрэг сэтгэл судлалын хамгийн том судлагдах хүн буюу өөрөөр хэлэх юм бол эрэг сэтгэл судлал нь одоо асуудал үүсгээд байгаа хүчин зүйлийг бууруулна гэхээсээ илүүтэй тухайн хүний нөөц боломжийг ашиглаж хэрхэн яаж тухайн асуудлыг даван туулах вэ гэдэг рүү чиглэгдээд явж байгаа. Тэгэхээр нөөц боломж буюу хэрхэн яаж тэгвэл эрэг зүйлийг нь дэмжих юм. Хэрхэн яаж тэгвэл гутраад байгаа юм бол тэ магадгүй яаж аз жаргалыг нь дэмжих юм гэдэг чиглэл рүү эрэг сэтгэл судлал одоо ханддаг учраас тэрэн дотроо яг талархал гэдэг зүйл одоо илүү чухал санагдсан. Тэгэхээр одоо сургалтуудаар ингээл явж байхад та хэрэг талархдаг хүн бэ? Хэрэг талархдаг хүн бэ гэж асуухаар ер нь талархдаг шүү дээ. Баярлалаа гэж дандаа хэлдэг ч гэдэг юм уу те. Гэтэл баярлалаа гэж хэлэх талархах хоёр өөрөө бас маш их ялгаатай. Тэгэнгүүт яах вэ гэхээр бас за та одоо ямар учраас тэгвэл өөрөө талархдаг хүн гэж хэлж ийм гэхээр би бусдад маш их талархдаг гэдэг ч юм уу те. Гэтэл эргүүлээ та өөртөө талархдаг юм уу гэхээр нөгөө өөртөө талархах байдал нь маш сулж гэдэг юм уу те. Хизээ хамгийн сүүл өөртөө талархсан бэ гэхээр аюу их бодлого
бодлогоширдог тий. Тэгэхээр ийм учраас ер нь талархал гэдэг бол өөрөө маш юм чухал сэдв юм байна. Тэгвэл талархал хүний амьдралд сайн сайхан байдалд яаж нөлөөлдөг юм бэ гэдэг тухай судалгааг зориулсан. Тэгээд судалгаануудыг уншихад бол талархал нь өөрийн үнэлэмжид нөлөөлдөг. За сэтгэл готрлын шинжийг бууруулдаг. За түгшүүрийг бууруулдаг. Өөр одоо сурлагын үр дүнд бас нөлөөллийг үзүүлдэг гэх мэт маш одоо талархал гэдэг бол маш өрөг хүчтэй гэдэг судалгааны одоо олон үр дүнгууд бол гарсан байдаг. Миний судалгааны хувьд одоо миний гэж бас болохгүй гэнэ. Яг хийсэн боловч миний гэж тодтогч болохгүй л дээ. За энэсээ кат. Тэгээ энэхүү одоо магистрийн ажлын маань хувьд гэх юм бол талархлын дасгал нь гадаад өрийн үнэлэмжид нөлөөтэй байна гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр нийт одоо судалгаанд оролцогчдоо 2 бүлэгт хуваагаад туршилтын болон хяналтын бүлэгт хуваагаад туршилтын бүлгийн хувьд 3-7 хоногийн хугацаанд одоо өдрөө алхан өөрт талархж байгаа 5 зүйлээ бичих даалгаврыг өгсөн. Тэгэнгүүт яаж байгаа вэ гэхээр 3-7 хоногийн өмнөх болон дараах байдлыг хооронд нь харьцуулж байгаа гэсэн өөрийн үнэлэмжид өөрчлөлт орж ийн үгүй юу. Гэтэл 3-7 хоногийн дараа яасан гэхээр талархал битсэн бүлгийнхний гадаад өрийн үнэлэмж нь илүү нэмэгдсэн байсан. Бүр 44%-аар нэмэгдсэн. Харилцааны ур чадвар нь 30%-аар нэмэгдсэн гэдэг ийм үзүүлэлтүүд бол ажиглагдаж байсан. Хяналтын бүлгийнхний хувьд талархал бичээг учраас өөрийн үнэлэмж болон харилцааны чадварт нь ялгаа бол гараагүй байдаг. Тэгэхээр ийм үр дүнгууд гарсан. Дотоод өөрийн үнэлэмжийн хувьд дотоод өөрийн үнэлэмж өөрөө маш нөгөө ухамсаргүй өөрийгөө үнэлж байгаа үнэлэмж учраас өөрчлөгдөхөд маш хэцүү. Тэгэхээр 3-7 хоногийн дотор өөрчлөгдөх боломжгүй. Гэхдээ гадаад өөрийн үнэлэмжд бол тодорхой өөрчлөлтүүд бол орж ийнэ гэсэн. Тийм одоо үр дүн гарсан байгаа. Вау. Тийм. Наа чи бүр амар үр дүн биш те. Яг зүгээр 3-7 хоног гэдэг чинь 21 хоног юм уу тий. 21 хоног л зүгээр би өдөр болгон 5 одоо талархалтай зүйлийг бичгээд миний одоо сэтгэл зүйд тэр хэмжээний өөрчлөлт, харилцааны өөрчлөлт маань өсөлт гарч ийнэ. Тийм. Вау. Тэгээ айгүй сонирхолтой харилцааны ур чадвар нүрэ албан тушаалтай хамааралтай байна гэж эхлээд гарч ирсэн байхгүй юу туршилтын өмнө. Тэгсэн чинь туршилтын өөрөөр хэлэх юм бол албан тушаал ахих тусам харилцааны ур чадвар өндөр байна гэсэн үзүүлэлттэй. Гэтэл туршилтын дараа яасан гэхээр албан тушаалаас үл хамааран харилцааны ур чадвар бүгдд нь одоо нэмэгдсэн ийм үзүүлэлтүүд бол гарч ирсэн. Тэгээд давхар нөгөө 7 хоног болгон хяналтын бүлэг болон туршилтын бүлгийнхэнтэй бол ярилцлага хийгээд явсан. Гэхдээ өөрийн үнэлэмж болон харилцааны чадварт нөлөөлөх өөр гадаад хүчин зүйлүүд байна уу те талархлын дасгал хийж байгаа хэсгээс хамаарат гэдгийг одоо үндэслээд одоо тухайн 7 хоногт зөрчилдөөн одоо тохиолдсон уу өөртөө хэр зэрэг шүүмжлэлтэй хандсан бэ гэдэг тухайн асуултуудыг авч ярилцлага хийж байсан. За тэгэхэд болохоор ялангуяа туршилтын бүлгийнхэн бол эхлээд эхний 3-4 хоногт бол талархал бичгээд аягүй хэцүү байна. Ингээд өдрөө алхан нэг юм талархалтай үйл явдал тохиолдоогүй юм шүү гэж бол хэлж ирсэн. Тэгэхээр гэхдээ ингээд заавал 5 талархал бич гэхээр тухайн өдрийнхөө сайн сайхан зүйлийг олж харах гэж хичээдэг. Тэгээд эргүүлээд би нэрээ өнөөдөр юм гоё хятад хоол идсэн штэ. Эцэн биш тэ. Би өнөөдөр нэрээ найзтайгаа уулзсан юм биш тэ. Ойрт уулзаагүй найзтайгаа уулзсан байна. Ямар гоё юм завшаан тохиолдоо вэ ч гэдэг юм уу тэ. Тэгэхээр нөгөө тухайн үедээ талархах мэдрэмж төрөөгүй боловч өдрийн төгсгөлд яг талархал бичгээд өчгөр нэрээ энэ үнэхээр талархууштай үйл явдлаа шүү. Би ингээд өөртөө хоол авч өгч чадчихээн гэдэг чинь маш юм талархалтай үйл явдал байна. Өдрийн байнгын иддэг хоолноос илүүтэйгээр солонгос хоол хятад хоол идсэн гэдэг нь бас айгүй гоё өөртөө хийсэндээ талархалтай үйл явдал байсан байна. Найзтайгаа уулзсан гэдэг нь ийм юм байна. За эргүүлээл нөгөө манай ажлын газрынхан маань надад өнөөдөр намайг хэрлээд зүгээр үү гэж асуусан. Тэгэхэд би маш их талархсан ч гэдэг юм те. Тийм одоо зүйлүүдийг 7 хоног одоо өдөр хоног өнгөрөх тусам талархах зүйлүүд нэмэгдээд явсан. Тэгэхээр одоо нийтдээ 1642 талархал одоо цуглараад тэгээд тэнцэнээсээ бүр 9 бүлэг талархал гарч эхэлсэн байхгүй тэдгэрийг бүлгэлэхэд тэгэхээр бүр хүмүүс маш олон зүйл талархах боломжтой гэдэг нь харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэгээ бүр хамгийн багадаа 4 зүйл талархсан. 4 бүлэг зүйл гэх юм уу? Талархсан байгаа байхгүй. Жишээлх юм бол өөртөө нөхцөл байдалд бусдад тэгээ орчлон ертөнцид ч гэх юм уу те. Тэгээ талархах биднэрт бүр маш олон зүйл байгаа гэдгийг тухайн судалгаагаар бас нөгөө гарч ирж байна да гэж харж ирсэн. Тэгэхээр
үнэхээр хүн ингээд одоо амьдралаас тий сайн сайхан зүйлийг олж харах юм бол талархууштай үйл явдлууд бол маш их байдаг юм байна. Тэрний эргүүлээд бидний сэтгэл зүйн эрүүл мэндэд ч гэсэн маш одоо томор тий дэмжлэг үзүүлдэг юм байна гэдгийг л харлаа. Вау, нэр үнэхээр тэгэж магадгүй эсвэл готролтой ч юм уу эсвэл төвшлөлтэй ч юм уу хүн байлаа гэж бодоход тэгэж бас ингэж дасгал хийх нь үнэхээр үрдэнтэй юм байна гэдгийг бас зүгээр ингэж саналаа л да. Сайн нөгөө нэг юу талаар ярьсан тий би зүгээр сонирхож асууж байгаа. Яг нөгөө нэг дотоод би өөрийгөө хэрхэн мэдэрч байгаа үнэлгээ тий гадаад үнэлгээ гэж байдгаа гэж хэлсэн шүү дээ. Тэр хоёрын хооронд юу нэм хамаарал байгаа юм шиг чанд санагдсан уу энэ судалгаагаа хийж хахад? Нөгөө дотоод өөрийн үнэлэмж хамгийн эхлээд бий болдог гэж үздэг юм байна. Дотоод өөрийн үнэлэмж буюу ухамсаргүйгээр хүн өөрөөсөө тодорхой үн цэнийг тогтоох тийм зүйл бий болдог. Гадаад өөрийн үнэлэмж нь дараа нь бий болдог гэж үздэг. Буюу бусдтай нийгмийн харилцаанд орсны үр дүнд гадаад өөрийн үнэлэмж бий болдог туршлага тийм. Тэгээ хэрвээ дотоод өөрийн үнэлэмж одоо маш бага буюу тэ өөрийгөө үн цэнтэй гэж ухамсаргүйдээ мэдрэхгүй байгаа боловч гадаад өөрийн үнэлэмж өндөр байж болдог. Тэгж байгаа тохиолдолд яах вэ гэхээр бусдаар хүлээн зөвшөөрөгдөхийг хичээдэг, маш их юмаа гайхуулах хандлагатай ч гэдэг юм уу. Гадаад бусдад өөрийгөө өөрийн үнэлэмж өндөр гэж харуулахыг хүсдэг. Яагаад гэвэл ухамсартаа өөрийгөө одоо өөрийн үнэлэмж өндөртэй гэж бодоод байгаа. Тийм учраас одоо бусдыг одоо үл хүндэх одоо байдал гаргах ч гэдэг юм уу тийм ийм ялгаатай шинжүүд бол илэрдэг юм билээ. Яаж комбинацлж байгаагаас хамаарат. Эсвэргээрээ дотоод өөрийн үнэлэмж өндөр хэрнээ гадаад өөрийн үнэлэмж сул байх ийм тохиолдол байдаг. Тэгэхээр энэ төрлийн хүмүүс бол юмыг хэтэрхийх төгсгөх гэж хичээдэг. Өөртөө хит өндөр шаардлага тавьдаг, өөртөө шүүмжлэлтэй ханддаг гэх мэт шинжүүд бол илэрдэг. Гаднаас ирж байгаа нөгөө нэг одоо тэр нөгөө юу expectation л хүрэх гээд шүү дээ. Тийм. Ямар гоё хамаарлаа нэр ингэ тайлбарласан чинь. Нэрээ гэж бодохоор харин тэр нөгөө өөрийн үнэлэмжийг хэв шинж аягүй сонирхолтой. Тийм тэрийг болохоор одоо өөр тэгш буян гээд Монгол Улсын их сургуулийн багш бас яг өөрийн үнэлэмжээр бүр өөрийн үнэлэмжийг хэв шинжээр судалгаа хийсэн байдаг юм лээ. Тэгэхээр түүнтэй холбоотой их сурвалжийг тэгш буян багшийн магистрийн ажлаас л авч яасан. Вау. Яг энэ нөгөө судалгаа ингээд чи өөрөө бас ингээд хийж авах үедээ дахиад амьдрал чинь бас ингээд амар олон шивтүүд гарч иртээ. Дахиад шинэ ажлаас дахиад өөр хамт олон өөр ажлын байр гэл те. Яг тохиол хийж авах хугацаанд чи өөрийгөө бас хэрхэн ингэж self care хийдэг байсан бэ? Талаараа бас тэр төх рүү одоо хоёулаа гоё жоохон шилжиж гэж бодож байна. За тийм. Юу юм байна гэж бодсон. Юуны төрөнд нөгөө өөрийнхөө мэддэг арга техникүүдээ өөртөө хэрэгжүүлдэг байх нь маш чухал юм байна. Сэтгэл судлаач хүн гээд одоо бусдын сэтгэл рүү өнгийнхөөс гадна өөрийнхөө сэтгэл рүү өнгөдөг байна гэдэг бүр маш чухал юм байна. Тэгэхгүй өөрийгөө үл тоомсорлоод бусдыг гээд явж байгаа тохиолдолд нөгөө талдаа бусдыг гэж байгаа сэтгэл нь ч тухайн хүмүүстэй хүрэхгүй нөгөө талдаа өөрийгөө хүртэл маш их шатаадаг юм байна гэж бол ойлгосон. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор бас сэтгэл зүйн зөвлөгөө авч үзсэн л дээ. Сэтгэл судлаач хүн хүртэл ер нь сэтгэл зүйн зөвлөгөөнд хамрагдах зоригтой байна гэдэг аюул чухал юм байна. Тэгэхгүй бол яадаг вэ гэхээр би өөрөө сэтгэл судлаач юм чинь сэтгэл зүйчдэр очно гэдэг ер нь маш юм ичмээр юм биш үү гэж бодох хандлага бол ер нь нэлээд байдаг. Хоёрдугаарт юу байдаг вэ гэхээр би өөрийнхөө учрыг олчихно гэдэг ч юм уу те. Зарим аргуудаа ашиглаад өөрийнхөө учрыг олчихно гэдэг юм уу. Гэтэл одоо сэтгэл судлаач гэсэн хүн тийм учраас бусдын тусламж хэрэг болдог гэдгийг үнэхээр хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм билээ. Үнэхээр хэцүү байгаа бол хэцүү байна гэдгийг хүлээн зөвшөөрнө гэдэг аюул чухал юм билээ. Тэгээд сэтгэл зүйч дээр очсон. Тэгээд очиход бол эхлээд би бол нэлээ хаалттай гамаа сайхан ингэж сууж муугаал өрөө мөрөөг ин эдгэлж байдаг. За ингэт юм уу даа гэдэг ч юм уу. Яаж одоо зөвлөгөө өгөх нөө юм барыг шинжээд байгаа юм яа. Тэгээ гэтэл нөгөө тийм байдлаар би өөрөө бие авч байгаа тийм хүлээлттэй орох юм бол эргүүлээд би тэгж мөнгөө төлж тэнд сууж байгаа хэрэг байхгүй тий. Тэгэхээр нөгөө өөрөө яг үйлчлүүлэгчийн дүрстээ ороод өөрөө яг би үнэхээр тусламж хэрэгтэй тусламж авах гад энд сууж байна. Түүнээс би мэрэгчлэний дүрээр тэнд бол байхгүй байгаа шүү дээ гэдгийг сайн ойлгох нь чухал юм байлээ. Тэгээд ингэсний үр дүнд өөрөө сэтгэл зүйчтэй одоо өөрийгөө нээж боломжийг олгосноороо туслах одоо зөвшөөрлийг олгосноороо тий үнэхээр одоо яадаг юм бэлээ сэтгэл зүйч доктортой
одоо байдал руугаа л ялцчгүй шилжсэн. Бас нэлээд том аялал болсон. Одоо маш олон зүйлийг хүлээн зөвшөөрөх шаардлагууд тулгарсан. Тэгэхээр хүлээн зөвшөөрөлт явагдаж эхэлснээс хойш л ер нь бол маш гоё гэдэг юм билээ. Хүлээн зөвшөөрөх хүртэл бол нэлээд том процессыг явдаг юм байна гэдгийг анзаарсан. Тэгээд энэхүү сэтгэл зүйн зөвлөгөөнд ороод явсны дараа хүртэл дараагийн миний өгөх сэтгэл зүйн зөвлөгөө, миний заах хичээлүүдтэй тэр бүх зүйл маань өөрөө маш үр дүнтэй, маш юм чанартай болоод ирж байгааг бол анзаарсан. Тэгэхээр нэгдүгээрч сэтгэл зүйч зөвлөгөө авахаас айхгүй те сэтгэл зүйн одоо сэтгэл зүйчтэй уулзах зоригтой байх хэрэгтэй гэдгийг уриалмаар байна. Хүн болгонд Уриалмаар байна. Уулзгаа. Yes. Тэгээ хоёрдугаарт яах вэ гэхээр нөгөө өөрийнхөө сэтгэл рүү өнгөдөг байна гэдэг нь одоо би яг юу мэдэрч байна, надад ямар бодол мэдрэмж төрж ийн вэ гэдгээ анзаардаг байх нь маш чухал юм билээ. Бусдад бид нар хэлээд байдаг. Гэтэл өөртөө хэлдэг байх нь бол бас айгүй чухал юм байна. Тэгээд өөрийнхөө сэтгэл хөдлөлөө зүгээр байгаагаар нь хүлээн зөвшөөрч хэрэгтэй. Өөрийгөө би уйлж болохгүй, би гүнгэлж болохгүй, би хүчтэй байх хэрэгтэй. Юунд нь иймхэн юунд нь шаналдیں ч гэдэг юм уу те. Юунд нь завдیں гэж өөртөө хүн шаардлага тавих шаардлагагүй юм байна. Тэгэхээр үнэхээр хэцүү байгаа бол хэцүү байгаагаа хүлээн зөвшөөршөд тухайн мэдрэмжээ уучлаарай мэдэрчих. Тухайн мэдрэмжээ мэдрээд гүнэлмаар байвал нэг тодорхой хугацаанд гүнэглээд те. Гэхдээ тэрэндээ бүтэн жив гэж байгаа юм биш. Тодорхой хугацаанд гүнгэлж явах. Дараа нь яах вэ? Яаж одоо энэ турханкаас салах вэ? Яаж энэ асуудлыг шийдэх үү гэдэг чиглэл рүү үнэхээр рационал байдлаар одоо бодно гэдэг бол маш чухал юм байна. Тэгээд өөртөө бас нөгөө CBT-г нэлээд ашиглах дуртай. CBT буюу надад ямар бодлын алдаа байна гэдэг ч юм уу те. Жишээ нь би юм хит хүндрүүлээд хүлээж авч гин үү? Хит ерөнхийгөр буюу те. Хинч надад хайргүйч гэдэг юм уу те. Хинч надад тусалдгүй гэх байдлаар бүр ингэж туйлширмал байдлаар бодож гин үгүй гэдэг тэр бодлын алдаагаа анзаарах нь бас маш чухал юм байлээ. Ийм байдлаараа харж байна. Давхар хөгжмөө тоглож байгаа. Тэгэхдээ хөгжим бас хаяа зовлон болох үе дээ би. Яг үнэн тий. Яг чадахгүй болоод ирэнгот. Тий. Тэгээд нөгөө ойрт гоёлаа асааж айгүй их сууж байгаа. Тэгэхээр нөгөө орой унтахтаа гоёлаа асаагаад тэгээд нөгөө саунд медитейшний дуу муу тавиад тэгээд суухаар бас айгүй гоё таалагдж байгаа. Тэгээд нөгөө өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг олох нь айгүй чухал юм билээ. Би нэг хэсэг кардио хийсэн чинь кардио бол надад үнэхээр тохирохгүй юм билээ. Бүр өөрөө зовоо кардио хийснийхээ дараа бөөлжиж бөө юм болсон. Тэгээд ер нь бол нөгөө би өөрөө айгүй тайван хүн юм байна. Тэгэхээр йог надад айгүй нөгөө юу юм байна. Яг тохирох юм байна. Йог яг минийх юм байна. Гэдэг бол олж мэдсэн. Тий. Нэрээ бас яг юм personality тохирсон юмыг бас хийх нэг чухал шүү тий. Заавал өөрийгөө хүчлээд авах шаардлагагүй. Ер нь альва юмд өөрийгөө хүчлээд авах шаардлагагүй юм байна гэдгийг сүүлийн үед бас маш их ойлгож байна. Үнэхээр болохгүй зүйл бол яг үндэ болохгүй юм байна. Одоо нөгөө өөрчлөгдөх боломжгүй зүйлүүдийг заавал өөрчлөх гэж хичээх шаардлагагүй. Зүгээр байгаа зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм байна гэдгийг бас маш их ойлгож байна. Тэгээд давхар нэг юм арга байдаг шүү дээ. Ингээд өөрчлөгдөх боломжтой зүйлүүдийг зүйлүүдийг өөрчлөх гэж оролдож болно. Ялангуяа миний хяналтанд байгаа зүйлүүд тийм. Жишээ нь би хичээлээ гэдэг юм ажлаа хийх хэсэг нь бол надаас шалтгаалж байгаа тий. Одоо маргааш яана, шалгалтын дээр яана гэж бодож байгаа энэ стресс бол надаас шалтгаалж болно. Шалгалтандаа бэлтжүүл шалгалтаа амжилттай авах боломжтой. Гэтэл жишээ нь машины төвчрэлч гэдэг юм уу, өвлийн утаач гэдэг юм уу. Эсвэл хин нэг нь намайг энэ ямар тэнэг охин бэ гэдэг юм уу тий. Тэнэг хүн бэ гэдэг юм уу гэж бодож байгаа бодолд бол би одоо шууд нөлөөлөд ингээд миний хяналтаас гадна өөрчлөх боломжгүй тэр чинь миний хяналтаас гадуурх зүйл тэрэнд яг тодорхой хэмжээгээр нөлөөллөө үзүүлж болно. Нөлөөлөл үзүүлэх гэж оролдоод бүтэхгүй бол тэгээд үнэхээр яах ч аргагүй. Тийм зүгээр тэгээд байлгахаас өөр шаардлагагүй. Тийм хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ч гэдэг юм уу те. Гэхдээ нөлөөлөх боломжтой зүйлдээ нөлөөлөд болохгүй зүйлийг үнэхээр хүлээн зөвшөөрөхөөсөр аргагүй юм байлээ. Тэгээд үнэхээр өөрөө маш юм удаан тайван хүн бол би яагаад юм удаан юм болоо хүмүүс шиг яагаад юм хурдан байж чаддгүй болооч гэдэг юм те. Гэтэл тэр чинь өөрөө
одоо тархины хөөрөл садлын процесстэй холбоо хамааралтай гэх юм уу. Тэрийг удирдах боломжгүй. Тийм учраас хүлээж авахаас өөр аргагүй. Тэгээ зовлоо гэд би ч одоо нэг амар хурдан төргөн хүн болчихгүй. Тэгэхээр бүхэл юм ер нь хүлээн зөвшөөрөлт юм байна. Байгаа юм байгаагаар нь хүлээж авах юм байна. Зарим нэг юм хүлээн зөвшөөрөхөд хэцүү яг юм үннүүд ялангуяа өвдөлттэй үннүүд нь бүр илүү зүгтаал яваад юмар тий. Яг тийм санагддээ шүү нэрээ. Би бас сэтгэл зүйн зөвлөхөө бас яг төгсчээд авч хэлж байгаа байхгүй. Надаа бас ингэж яг чиний яг хэлж байгаа шинэ үнэг ингэж яг хүлээж авахыг хүсэхгүй байгаа үннүүд амар их байгаад байгаа гэдгийг бас ойлгож байгаа байхгүй. Тэр процесс бас амар тэрийг хүлээн зөвшөөрөх процесс бүр амар бас хэцүү. Өвдөлттэй тэгээд нэг одоо хүн хэцүү мэдрэмжгээ тохиолдвол хүн хэцүү мэдрэмжтэйгээ хамт суул гэдэг байгаа шүү дээ. Ерөөсөө сэтгэл зүйн шинжилгээ ухаанд хийжлээд байгаа. Тэгээ яг практик дээр хийх гэхээр ёо ямар ядаргаатай юм бэ? Би үнийг мэдэрмээргүй байна гэж байгаа байхгүй. Үнэхээр өвдөлттэй. Гэтэл яг тэр процесс нь яг намайг үнэхээр хинбэ гэдгийг тэр аутентик хүнийг яг тэг ингээ бий болгож идэг юм шиг тий. Тэгж санагдаж байна. Тэгээ тэндээс бас гоё тэр процесс бас амар хуваалцсанд баярлаа. Маш их гоё урам авлаа. Би ч гэсэн үргэлжлүүлээд сэтгэлийн зөвлөгөө аваад явах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Тий. Тэгээд нөгөө бид нар ч бас давуу тал нь өөрсдөө сэтгэл судлаач болохоор давхар нөгөө өөртөө интроспекц хийгээд яваад авах боломжууд л нэлээд байд юм байна гэж бол бодсон. Тэгэхээр нөгөө хүлээн зөвшөөрнө гэхээр бас яг яаж хүлээн зөвшөөрөх үү гэдэг аргаа олох гэж бас амар их юм болд юм байна. Тэгэхээр нөгөө нэг зарим хүмүүс 6 сар бүтэн жилч гэдэг юм уу. Тэгэхээр миний хувьд ч гэсэн хүлээн зөвшөөрөх юмнуудаа одоо яхав голлох зүйлүүдээ хүлээн зөвшөөрсөн явж байгаа боловч тэр нь бас ингээл үргэлжилдэг л процесс юм байна. Үргэлжийн л ер нь одоо нөгөө бүхцэл ингээл болчлаа гэж дуусахгүйгээр үргэлжийн л ер нь альва зүйлийг хүлээн зөвшөөрөх гэдэг юм уу. Өөрийгөө байгаагаар нь хүлээж авах тийм шаардлагууд бол тулгардаг юм байна. Тэгээд угаасаа цаг мөч болгонд шинэ өөрийгөө таньж мэдж байгаа. Тийм тэгэхээр нөгөө өөрийгөө яг үндсэн суур одоо гол том кор асуудлаа ч гэдэг юм уу те хүлээн зөвшөөрчвөл өөрийнхөө шинэ талуудтай аягүй гоё баяртайгаар танилцдаг юм шиг тулдахгүй байлээ тийм тэгэл ингээл дотроо төсөөлж байгаа юм чи ингээд өөрийгөө ингээд 3 хэсэгт 2 маяр хэсэгт хуваацсан. Тэгэл тэгэнгүүт нэг нь болохоор чи ингээд байна тэгээд байна гэл одоо ингээл бахан өндөр шаардлагууд тавил тэгэнгүүт нь би ихтэй тэгмээргүй штэ гэж нөгөөх нь ингээл тэгээд загнуулж байгаа юм шиг ингээд би тийж төсөөлөгдөд байгаа байхгүй. Нэг нь ингээл амар шүүмжлэлт гэдэг юм уу. Гэтэл нөгөө нэг юу яагаад би эхлээд тэгж батсан. Тэгвэл шүүмжилж байгаагаа дараад тэгэнгүүтээ нөгөө загнуулж байгаагаа өмөрөх хэстэй байна гэж бодсон чинь тэр хоёр ч хоёулаа л миний нэг хэсэг юм билээ. Хоёулаа л миний нэг хэсэг болохоор хоёулаа л миний төлөө үйлчилж миний төлөө ажилладаг учраас хоёулангийн тэрвэрх хэрэгтэй юм билээ. Хоёулангийн тэрвэрч нөгөө шүүмжилж байгаа ч гэсэн миний төлөө л намайг сайн сайхан байлгахын төлөө л ингэж хэлж ин даа гэд. Тэгээд нөгөө эрхэлмээр байгаагаа ч гэсэнтэй жоохон хүүхдээч гэдэг юм уу те ч гэсэн ингээл хайрлал хөөрдөл намайг ингээд амьд байхад ингээд тусалдаг шүү. Амьдралын гал цагтаа байхад тусалдаг шүү гэдэг юм уу. Тэгэхээр тэр хоёр юм дайснууд биш юм бэлээ. Би эхлээд яг дайснууд гэж би зүгээр дотроо бодоод тийш ханддаг байсан ч үгүй юм байна гэж нэлээ анзаарсан. Тийм. Вау, наа чи бас амар гоё юм явж шүү. Яг нэг хүлээн зөвшөөрөх процесс яг тийм юм шиг те. Яг гоё орж шүү. Яг гоё ороод шүү. Нэр яг тийдэ шүү. Заримдаа болохоор бүр тэр яг нэг тэр загнуулж байгаа тэр талаа бүр улам илүү гаргаж ирэх гээд тэгхийн бол би нэг ямар ч одоо responsibility байхгүй хүн болох гэдэг байхгүй тий. Тэгээ adulting болно гэдэг чинь том одоо бие даасан хүн болно гэдэг чинь бас ингээл тэр тал маань ч гэсэн одоо надад хэрэгтэй survival байх тий. Би ингээд одоо төлөвшсөн тийм хариуцлагатай тийм иргэн хүн байхын тулд яалтчгүй л надад байх хэрэгтэй тийм зан чанарууд байх хэрэгтэй тий. Тавигдах шаардлагууд байх хэрэгтэй. Гэхдээ тэр нь болохоор бүр нөгөө тэр нь бүр илүү хүчрэг болчих юм бол нэг талаасаа яг тэр миний нөгөө нэг бас нэг өөрийнхөө баймар байгаа тэр талыг атак хийдэг ч юм уу тий. Ингээд яг юм хэсгээр харж байгаа бас тэр юу айгу юу гэсэн чинь би нөгөө нэг бас магистраар сурч байхдаа нэг юу яажсэн. Тэгээ ямар гэж нэрлэлүүлээд тэр чинь терапиг яг нэг тийм арга байсан. Нэг family system маягийн арга дотор байгаа хүмүүсээ ингэж жижигхэн систем болгоод
тэгээд нэг юм хүмүүс талууд байгаа гэж ойлгоод тэгээд нэг хамтан ингэж ажилуулдаг. Тэр хоёрын одоо хооронд үүссэн байгаа харилцааг шийдэж өгдөг. Тийм арга. Тэгэхээр яг тэр тэврэх гэдэг чинь ер нь бол тэр одоо эвлэрүүл болчихж байгаа байна да гэж ойлголоо. Сая чамайг ярьж байхад чинь. Тийм байна тий. Шинэ арга бас мэдэж авлаа шүү дээ. Мэдээгүй байж байгаад өөртөө хэрэгэлсэн байна. Гоё ингээр амар гоё тайлбарлаж байгаад баярлалаа. Тэгээ хоёлаа бараг ер нь бол төсөлтөө ирж байгаа бас олон сэтгэл зүйг сонирхож байгаа хүмүүс бас мэдээж сэтгэл зүйн салбарт ажиллаж байгаа, төгсөж байгаа, эсвэл дөнгөж орох гэж байгаа хүмүүс байгаа хаа. Тэгээд тэндэрт хандаж намаа бас яг юуг зөвлөж хэлмээр байна вэ? Сэтгэл судлалаар ажиллаж байгаа хүмүүсийн хувьд гэвэл манай салбар хөгжиж байгаа. Одоо ерөөсөө бараан ч гэдэг юм уу те огт хөгжихгүй байгаа. Мэдээж нөгөө цалин багч гэдэг юм уу ажлын байр хамс асуудлууд байгаа боловч хөгжиж байгаа. Тэгэхээр тэр хөгжүүлэлт бидний бүгднгийнх нь хувь нэмэр маш том нөлөөтэй. Тэгэхээр шантрахгүйг хичээгээсэй гэж бол хүсэж байна. Тэгээд давхар түүний хажуугаар өөрөө өөрсөндөө анхаарал тавиарай. Дандаа бусдыг гэж бодоод авахгүй тий. Бид нар ч ихсэн чухал. Тэгэхээр бид нар өөрөө өөрийгөө дүүргэж бусдыг ч ихсэн дүүргэж чадна. Тэгэхээр өөртөө анхаарал тавиарай. Сэтгэл зүйч тандхаасаа битгий айгаарай, битгий санаа зовоорой, хичээрээ тий. Сэтгэл судлаар сурж байгаа оюутнуудын хувьд гэх юм бол хичээлээ сайн хийгээрэй. Намаас сайн уншаарай. Сайн уншаарай. ChatGPT маш их ашигладаг. Тэгэхээр ChatGPT-гээс мэдээлэл авах гэхээсээ илүүтэйгээр номноосоо төрүүлж мэдээлэл аваад дараа нь номноосоо маш их баяжуулж уншаад те дараа нь өөр нэмэлт мэдээлэл авахын тулд ч гэдэг юм уу зөвхөн интернет тайлтаа хэлбэр болгохын тулд ChatGPT ашиглаарай. Бүр огтхон ч ашиглахгүй бол биш тийм үү? Хэлбэр болгохын тулд ашиглахыг хичээгээрэй. Тэгэхгүй ChatGPT мэдээж дандаа бүх зүйлийг бол үнэн ярьдаггүй. Жишээ нь шалгалтын дээр нэг хүүхэд ChatGPT-гээс нэг юм асуусан тэр нь тэгээ буруу хариулт болоо таарсан. Тийм зүйлүүд байдаг. Тийм тэгэхээр ChatGPT даатахгүй байхыг хичээгээрэй. Өөрсдөө хичээгээрэй. Юуны тул бас сэтгэл судлаач болох гэж байгаа байлаа. Зорилгоо санаарай гэж бол хэлээ. Тэгээд сэтгэл судлаач гэлтгүүтэй хүн болгон сэтгэлийн зөвлөгөөнд ядаж амьдралтаа нэгээс 2 удаа одоо ороод үзээрэй. Эхний удаагийнх нь бол мэдээж одоо нэг уулзалтаар те 2 уулзалтаар бүх асуудлыг шийдэхгүй. Гэхдээ одоо уулзаад үзнэ гэдэг бол өөртөө хөрөнгө оруулж байгаа хамгийн том зүйл байдаг шүү гэж хэлье. Тийм шүү. Энэ чухал бас магистрийнхаа судалгааны талаар өөрийнхөө бас те аяллаа талаар хуваалцсанд маш их баярлалаа намаа. Баярлалаа. Урьж оролцуулсан баднадаа баярлалаа. Үзэж байгаа та нартаа баярлалаа. Сувгтаа subscribe хийгээд лайк дараарай. Share-сээрээ манайхаа. За ингээд дараагийн дугаар хүртэл баяртай. Баяртай.